Сайн мэцхан уу? Өнөөдрийнхөө подкастн дээр бадан цэцэг захиралтайгаа сууж байна. Яг өчтөр өрөө болсон нэг кейсийн талаар бид хоёр ярих чинь. Дээрэс нь хүнд бас нэг нөө ярьж явах үед шин санаа, шин үнцэг, шин дүгнэлтүүд, шин сэтлүүд гарч ирж байдаг тийм. Түүнээс биш ингээд ганцаараа одоо жишээ нь би уншаад ч юм уу мэдээд суугаад авах тул тийм ёнг хийсэн гой санаанууд гарч ирдэггүй. За тиймээс юм гой санаа олж авъя гэдэг. Энэ яриагаа хийхгээ сууж байна. Зүгээр ярихаа байсан тий. Заавал подкаст хийж ярьдаг болсон. Yes, тэгээ угаасаа зүгээр ярихтаа бид нар ч угаасаа амар нарийн гүн гүнзгий асуулт руу ордог тий. Тэрийг бүр задлан шинжилт дэлгэж тавьдаг учраас тэгээд нөгөө нэг баталгаатай баримттай дээрэс нь дараа нь магадгүй хин нэг юм бас битэр шиг тий асуудлынх нь одоо шийдэл хийсэн хин нэгэнд бас буян болох хэрэг болох юм угаасаа байгаа. Тий тэгэхээр энэ подкастыг хизээ нэгэн цагт олж сонсох тэр хүмүүс бас буян болно гэж үзээд танд бас нэг өөр өнцөг, танд бас нэг өөр бодол оруулж ирнэ гэж. Алло микрофон аваад аудиогоо бич алло гэдэг ингээ холон менежерийг шахацсан сууж гин өө тий. За тэгэхээр яг өчтөрийн кейс дээр яг юу болсныг би бас сонсоог байгаа. Тэгэхээр юу болов яав ив та нэг жоохон дэлгэрүүлээд кейсүүдэд дуртаад өгөх үү? Нэг талаас амар уур хүрсэн. Нөгөө талаас бол бас энийг бид нар ярихгүй болоод хүмүүс нөгөө нэг мэдэхгүй байна гэж бас бодсон. Тэр нь юу гэхээр би нөгөө ээжийнхаа үрэг гүйцэтгээд сургуулаар яваад сургуулаар яваад нэлээд жоохон багштай нуулзах хэрэг гараад тэгээ намайг бүр зориудуудаад тэгээ яасан гэсэн чи хүүгийн маань сурлагын дүүнэн сүүлээс нэгд байна гэд гэтэл би чи ингээд ягаад энэ ч одоо ийм сүрхий хүү маань одоо яхаараа сүлээсээ нэгд болч тэгээ багштай нуулзаа наашин жашин ингээд явж байгаа хооронд бүр маш тод нэг анзаарчихсан юм багш хүн гэдэг чинь ерөөс сонсгоо бэлдсэн байт юм шүү дээ. Одоо таны хэлж байгаа таны өнцгийг толгооргоо ерөөс оруулахгүй гэсэн үг. Тийм хан мөргүүлээл хайчаад идэг. Тэгэхээр чи ингээд нөгөө харилцан яриа ямар ч юг болчиход шүү дээ үр дүнгүү. Тэгээд тэрийг ингээд бодчихсон. Why гэл те. Яагаад энэ хүн ингээд сонсгоо болчихв? Энэ юу болов? Яагаад өөрийнхөө үгийг хэлэхээ бэлдээ сууж идэг? Тэнгүүдээ бит хоёр ингээд нэг юм сэтгэл санааны төвшин, оюун санааны төвшин, нэг нь багш, нэг нь эцэг хин байгаагийн төвшинд ингээд нэг юм нэг нөгөөтөө өгөөтөө аваатай тий ингээд гой ойлголцчихдаггүй үлдчихв гэл ингээд зөндөө бодлоо л доо. Нэг юм лекцэн суусан юм шиг л болсон юм шүү дээ. Нэг л талаас юм сонсоод бичиж аваад гараа ячдаг. Тэгээд яг тухайн хүн мэдлэг болсон юм уу үгүй юм мэдгүй тий. Нөгөө талаас тухайн одоо багшд тий би бол шал өөрөөр үнэлэгдэж аш тэр нь юу гэхээр ээж нь хүүхдээ балартал өмөөрлөө. Ээж нь хүүхдээ солиортл өмөрч гараа явлаа гэдэг ч юм уу тий. Нэг иймэрхүү дөө одоо нөгөө багшд өнцөг мэдээж үлдэн шүү дээ. Яг тэгэхээр би чи ингээд юмаа хэлэх гээл ингээл хүүгээ гээл ийм гээл ингээ гэхээр багш шууд өөрөөс хаалт тавиад байгаа юм чинь. Тэгэхээр чи бит хоёрын харилцаа яриа ерөөс ямарч үр дүнгүй болчихж байгаа байхгүй. Нөгөө талаас нөгөө гурлан уулзсан гэсэн учраас хүү маань бас сууж исэн. Тэнгүүтээ хүүг маань ингэж байгаа байхгүй нөгөө бэлэг тэмдэгтүүдээ тий. Үгээ хэл. За яг юу болоод яагаад сурахгүй вэ? Яагаад хийхгүй вэ? Чи яагаад ингээд хичээл дээр хоёр гараа барьчаад юу ч хийхгүй суугаад байна. Ингээд нэг ийм юмнуудаа бас яагаач гээд ингээ хүүхдийг хилэнгүүд нөгөө хүүхд чи ингээ хэлэхээр багш нь тэгвэл чи тгийж гээд ингээд байгаа байхгүй. Тэгэхээр бас ингээд хан мөрөгчөд байгаа байхгүй. Адыг холон жишээлбэл тиймэрхүү кейс байна уу? Одоо хүүхэд байхад нь тий. Багштай ингээд очиод үг хэлэх гээл тий. За багшаа бүгдээ ангийнхаа шалга багчийг солио. Өнөөдөр ч одоо тий хэддүгээр 100 билээ шал угаах баг өөрөө шалаа соруулаа шалаа угаачдаг төхөөрөмж гарсан баг чи бид нар ингээд хоёр ханцуугаа тоо хүртэл шумалж байгаа л балиар бохор ус руу гараа гээл ингээд ангиугаа дэсэнд оруул шал угаагч авъя гэл ингэндээ тэгэнгүүт үгүй чи гараараа угаах хэвээр гэдэг ч юм уу те ингээд тулгачдаг эсвэл сосоогүй юм шиг үлдээдэг те нэг иймэрхүү дүү. За. Одоо ингэ ботход урлын үзлэгээ санд орж байна. Би бас тийм сайн бүжгэлдэг охин биш л дээ. Тэгтээ яг ингээд тухайн үед ягаад ч юм би нэг жил гинт ингээд би урлын үзлэгт ингээд бүжгээр ормоор байна гэсэн надад юм сэтэл төрөө. Тэгээ ангийнхаа охтод хийсэн чинь манай ангийн охтод угаа зөвшөөрсөн байхгүй юу. Хөө тийм л даа гэл. Тэгээд багштай очиж хэлсэн чинь манай багш намайг юусоо бүр ингээд хараагүй заяо. Харцсан шууд нөгөө жишээгээ эргээл чи бүжгэл
Тэгээд миний ингээд хэлэн асуусан тэр нэг санал хариуж өгөөгүй. Сонсоод шууд эргэж хараад чи бүжиглэн гэл гараа авцсан. Би тийм зүгээр ингээд багшгаа ордог гэж зогсоод нам хадаатай үлдсэн. Тэр нэг кейс санаанд орж ин ингээд асуусан чинь. Гэтэ тэр чигтээ хариулт авч чадаагүй үлдсэн шүү дээ. Чадахгүй бараг болон гэдэг хүн байна уугүй юу мэдэхгүй тэр ингээд тий. Харин тийм юм болж ижилээ. Тэр санаанд орж байна. Хойд ямар мэдрэмжтэй байсан. Би амар хийчихсэн. Тэгээ дараа нь багштай ингэж нүг саналаа хэлэхээ жоохон болсон. Сонсохгүй юм биш үү намайг гэх. Тэгэл бараг чимээ хөөсөр ахал. Дуусгаж ижилээ тэр. 12 эсвэл тэр жилээ тухайн жилээ. Тэгээд шилжээ авсан юм л та би. Окей. За одоо яг ийм юм болоод энэ мэдрэмж одоо ингээд чамд эргээд ярихад ямар байна? Амар муухай байна. Тухайн багштай амар гомдлын мэдрэмж төрж байна. Тэг юм хинч биш. Би нэг юм жижиггүй. Үгээ нэг хэн сонсдгоо. Нэг юм жижиггүй бит шиг санагдчихэв. Нэг тийм мэдрэмж төрж байна. Энэ хорваад ингээд ямар ч үнцэн нөгөө. Юм жоохон юм тийм шиг. Тэр нэг шоргоол моргоол байлаа гэхэд хүмүүс чинь тэр орлон шоргоолснаас ингээд гიშгчих үедээ гэл нэг яахгүй ингээд дэвсэл мөрөн штэ тэр шиг. Дэвсэлсэн юм шиг. Вау, холонгийн саяны жишээ бүрстэй амар жишээ штэ. Яг үндэ бид нар алхаал ингээд яараал гүүгээ явж явах доор шоргоолж байгааг анзаардаг штэ. Тийм. Одоо эн чинь ингээд хэдэн жилийн өмнөх вэ те? Хэдэн жил одоо цэжиж байсан бэ? Дунд анги штэ. Жохон байсан. Одоо доор хажил 10 жилийн өмнө л юм л та. Вау. Тэгээ 10 жил чиний тархин дотор зай эзлээд тий хадгалаатай байж шүү. Тэгэнгүүт одоо ингээ ухаан гаргаад ирж шүү. Тэр ихтэй хэл компьютер ч гэсэн те ингээд өөр ингэсэн санах багтаамжтай тэрлүүр ингээ 9 жорын дүүргээд ахаар чи ингээ сүлд ажиллах байлаа гацдаг шүү. Тэгэхээр нөгөө талаасаа нөгөө их юмнасаа бараг те юу ч болохоо байгаа хэцүүтдэг шүү. Тэгэхээр чи ингээ отоолт 10 жил тархинд явна гэдэг ч бас те. Тэг хэрвээ тэр үед ингэ чамайг тоогоод тий яриад тэгэл дээ туршаад үзээш оролдоод үзээш гэсэн бол. Тэгвэл эрэг тийм нөгөө нэг memory тийм бахархлын тийм чадсан юутай болж үлдэх байсан баха. Одоо ороод би стандарт анх удаа тэгж бүжиглээ. Тэрнээс хойш чинь бүжигчин болж иж билээ гэдэг чинь. Гэтэ болоо сая шинэ жилээр байгууллага шинэ жилээр бүр амар л агл бүжиглж илээ шүү дээ. Яа харин тэгэж боломжлоогүй л шүү дээ. Тий. Тэгээд дээрэс нь тэр бүжгийг хийж явах дахиад тэр өмнөх юм сэтэрч ирсэн үү? Ер нь одоо ингээд бүжиглэх тоолнд надад ботогддог шүү дээ. Би ч бүжиглж чадахгүй хүн шүү дээ. Яагаад энэ бүжиглэх гээд байгаа юм болоо гэдэг ч юм уу. Тийм жоохон бие барьсан эмээсээ мэдрэмж төрд юм а. Яг тухайн нөгөө нэг багш ч юм уу тухайн үйл явдал санаанд орохгүй ч гэсэн адилхан мэдрэмж авдаг гэх юм уу. Би ингээд бүжиглж чадахгүй хүн шүү дээ гэдэг тийм бодол ханаас ч надад гарч ирдэг. Окей. За. Энэ нь 10 жил. Тийм. Одоо ухсан чинь надад ихтэл жилийнх байна шүү дээ. Тий. Хайраа 10 жил энэ чинь. Yes, яг ийм хүүхдэд өсөж байгаа байхгүй юу? Тэгэхээр чи яг үнэндээ ингээд багш гэдэг чинь тий нөгөө нэг эмч хүн бол нэгийг ална. Алвал тий. Багш хүн бол 40 50-аар нь суулгаж агаад ална гэдэг чинь нөгөө шуудхан хэлэхэд хүүхдийн урам зориг, сэтгэл мэдрэмж бүгдийг нууцнд харж байгаа хэлбэр л яваад байгаа байхгүй юу? Яа гэм бэ энэ дотор те бүр нэг хөөхөө нэг охины чи тэг миний хүү за чи нэг туршаад сураараа за гэл ингээд орхицсан болвол юу болох вэ? Гэтэл бүр нэг хинч биш хүн байхгүй баг сүнсч байхгүй юм шиг те ингээд үл тоогоод ингээд өнгөрнө гэдэг чи өөрөө те үл тоог гэдэг чи өөрөө хүч хэрхэл те ялангуяа одоо манай нөгөө ажилтнуудын ёстой дүрм дээр байдаг шүү чи тэрийг санаж гинөө. Үл хайхрах бас орцсон байл шүү дээ. Тэр чинь бас хүчрхийл гээд. Тийм. Хүүхдийг биеинд одоо хүрхгүй, зохихгүй, ингээд өршүүлэхгүй, мухаар хэлэхгүй. Дээрээс нь үл тоохгүй. гэдэг юм бас яваад байдаг ш. Тэрний юу гэхээр холон шиг тийм хөөрхөн жижигхэн охингүйч. Багш би яасан гिचээ гэл ингэнгүүт нь ингээд хараагүй юм шиг, мэдээгүй юм шиг, хумхын тоос юм шиг ингэж хандаж болохгүй л гэсэн үг. Энд чинь үл тоох гэдэг чинь өөрөө хүнд маш том бүр ингээд насан туршид мартагддаггүй юм сэтгэл зүйн хүч хэрэглийг үүсгдэг. Бүр тарантыг үүсгдэг. Тэгээ тэр нь 10 жил. Тэгээ уулын гэж ший дээр тий 10 жил. Тэнгүүд хизээч хамаагүй ингээд мартгүй энэ залуу охтууд чинь тий нэг юм гой папад ороод бүжиглэх хэрэг гарна тий нэг юм найз нөхөдтэй гой гэл гой яах. Тэр тоолонд л хүш би чи буруу хэлээд байгаа юм шүү. Хүш би нэг иймэрхүү тий. Тий.
Эйгүү хөдлөөд байгаа юм шиг. Би ч угаасаа л бүжгэлдэггүй шин. Угаасаа л тэг хүмүүс нэг ингэж өөрийгөө дүгнчээд идэг. Тэгэхээр ийм нөгөө шошго өөр дээрээ наачаад идэг. Тэгэхээр энэ нөгөө амар хортой зүйл аахгүй юу? Тэгэхээр чинь нөгөө нэг багшийн тэр нэг сонсох чадвар одоо байхгүй болцсон байна гэх юм уу? Эсвэл энийг ойлгохгүй байна гэх юм уу? Би бол өчигдөр ингээд амар хэм юунд одоо юу ч хэлхийн дээ ганцаараа баахан асуулт дэлгэцэн. Нөгөө асуултанд хариулт хайгаад ганцаараа баахан зүдрээд ингээд суучиж байгаа. Одоо тэгэхээр чамд яг юу бодогдож байна? Одоо өөрөө багш болцсон, өөрөө удирдлага болцсон явж байгаа хүний үед. Таны дандаа хэлдэг үг л бодогдож байна да. Зүгээр сонсогдөг. Тэгэхээр багш нар энийг мэдрээд сонсоод ойлгоод энэ ураг өөр өөрсдөө хэрэгжүүлэх хэрэгтэй юм болов? Тийм тэгэхээр яг нөгөө улан багш шиг саяных шиг жишээг нь тий өөрсдөө гаргаж ирэх хэрэгтэй байгаад байна шүү дээ тий. Энийг нь бас ингэж чиглүүлэх хэрэгтэй байна. Одоо жишээлбэл багш нар бол ингээл өглөө 8-д ороод орой 5 хүртэл ингээд завгүй ингээд гүйж байгаа шүү дээ. Яг энэ зүйлийг ингээд зог тусаад бодох одоо сөхөөгүй гүйж байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг бүр зориуд бодуулдаг. Одоо улан бол хизээч хүүхдийг тэгж үл таахгүй ч гэсэн одоо энэ саяны кейсийг тэгсэн учраас тий. Энэс хойш ийм хүүхдэд ийм мэдрэмж төрдөм юм. Өөрийнхөө ингээ кейсийг хүртэл бодоод гаргаад ирсэн учраас тийм үйлдэлийг ингээ нэг юугаар хийхгүй баха хизээч. Тэгээ барыг ингээ магадгүй ингээ санамсаргүйгээр сонслгүй өнгөрцөн бол барыг дараа нь очиод яана багш нь ийм учраас ийм байсан шүү барыг хэлэхээр хэмжээнд бодогдлоосаа. Nice. Yes. Тэгэхээр энийг нөгөө өөртөө мэдрэх нь амар чухал энэ багш нарт. Тийм мэдрэх нь. За би өмнө нь нөгөө нэг хулан ихтэй маад орсон байлоо орог багш нартай нөгөө семинар хийдэг гэж яхад юу яадаг гэсэн шүү дээ. Багшаас үлдсэн хамгийн тавгүй өнөөдөр хүртэл санагч муухай дурсамж юу гэхээр багш нар те манайх ингээл байсан уу тэгэхээр байсан юм байна. Байсан уу. Ингээ бөөм өөрөө өөрсдийнхөө жишээг хэлжсэн. Ингээл те тэр нь ингээд амар олон жил бодогдсон. Yes. Тэгэхээр та өнөөдөр багш байгаагийн хувьд тэр хүүхдийн одоо зүрхэнд нь сэтгэлд нь тэр хүүхдийн ирээдүйн амьдралд нэг юм харт тол бүлтэл үндэстэн нэрээ 30 хүрсэн те нэг хүн ингээл ярьж манааста тэр багш намайг тэгэхэд гомжоод шүү дээ ингээд ингэжсэн шүү дээ тэгэхэд ийм юмыг чи өнөд үлдээхгүй байх нь амар чухал юм аа гэж хичээл орж исэн те тэгэхээр өнөөдрийн бас подкаст яг тэр лүү те ингээд үл тоох сонсохгүй байх энэ чи өөрөө ингээд амар том юм шархыг гэсэн хүн үлдээгээд байна. Гэтэ бид нар энийг яг үндэ ингээд чимхээгүй, хөхрүүлээгүй, өшгөлөөгүй, хуглаагүй болвол ингээд хүчрхийл хийдэггүй багш гэж ойлгоод үгүй. Үл тоох, сонсохгүй байх. Энд чинь өөрөөсөө амар том хүчрхийл болж байгаа байхгүй. Бас өөр талын юмуд бас санд орчлоо. Одоо нэг ингээд хүүхдийн санал байлаа гэхэд багшаа одоо чинь таны саний хэлсэн шиг одоо тийм нэг автомат юу угаалгын юу авчил да гэхэд үгүй гараараа угаа гэд хэлсэн байж таа тухайн багш бол тэр бас үл хайхрах юу юм бэ штэ багш хариу өгсөн ч гэсэн яагаад гэдгийг тайлбарлаагүй яагаад баг хүүхдүүд үл гараараа угаах хэвээр yes буцаагаад нэг юм нэг хүүхэд ойлгохоор тийм тайлбар өгөөгүй зүгээр л бут цохол сэлэн байсан бол одоо тэр үгийг нь сэлмээр ингээл зүсэл. Тийм. Өөрийнхоогоо матчи гээл наацсан биш тийм. Тэгэхээр нөгөө хүүхдэд бас ойлгохгүй шүү дээ тухайн хүүхэд. Ойлгохгүй. Тэгээ тэр чинь над руу ирж хэлээд байхгүй. Хийж ингээд өөрөө гэр дотор ажиллаулчихад те ингээд гүүж явж байгаа л тоосоос оруулаад өнгө шалаа угаагаа цэвэрлэгээ буцаад өөрийгөө цэнгэлждэг. Бүр ийм төхөөрөмж гарч ирчээд ах чинь манай багш хүү нэгдлийн үе бодолтой гэ. Шалаа гараараа угаа гэдэг би тэр заваа бохор тэр чи 30 хүүхдийн анги гэдэг чинь ямар аах вэ тий. Тэрийг тохоо хүртэл ханцуугаа сумлж байгаа л тэгэл угаад. Тийм ээ. Тэгэхээр тайлбар өгсөн бол магадгүй танаа хүүч нь гом. Ийм гэж нэг юм бухимдал ч юм уу гомдол ч юм уу тийхгүй шүү дээ тий. Ийм учраас бид нар гараараа угаах хэрэгтэй юм байна шүү дээ. Би бас өчтөрхөн билүү. Биш. 7 хоногийн өмнө болсон байгаа. Кино үзье хичээл дээр гуугаад англиар үзэж штэ багшаа. Тэгэхээр чи бид нар англиар сайжруулж ийн гэсэн үг штэ. Гууж штэ. Тэгэхээр би үгүй гээл тэгсэн чинь яагаад гээл өөр ингээл гар мараа ингээл амар тухайн үед ингээд бухимдсан байхгүй хүүхдүүд. Тэгэнгүүт нь би ихлээд шууд ингээд хичээлээ заах гэжсэн байлаад эргэж харснаа. Чи сая би хичээл зааж хат босоод явцсан шууд зөвшөөрлөхгүй. Бүр гараа явцсан чи. Чи болохоор над руу ингээд муухай орилсон биз дээ.
Тэрэнд чинь би гомцсон учраас ингээ кино үзүүлэхгүй байна. Та нар ихлээр намайг сонсчих юм бол яг дараа 7 хоногт би бодож үзье. Гингүүд нөгөө уурал байсан хүүг чинь өө зааз гингүүд очиж ууцаа. Тэгээ миний инээд хүрээд үгүй эн чи ямар ч хурдан уурна гардыг гэсэн шүүн бодоод өнгөрсөн байхгүй юу. Одоо эргээ харсан чинь би зүгээр нэг яагаад кино үзүүлэхгүй байгаагаа тайлбарласан юм биш үү? Тэгэнгүүт уурна гарцсан. Түүнээс ч тийм хурдан уурна гардаг хүүхдтэй ч биш юм байна гэдэг дүгнэлтийг би сая хийсэн. Эсвэл амар удаан хугацаанд уураа хадгалаад яваад байдаг хүүхдтэй ч бас биш байгаа байхгүй юу? Тийм байна. Тий. Why гэдэг асуултанд л хариулж байгаа байхгүй яагаад? За. Тийм биш үү? Тэгэхээр чинь бид нэр have to гэл ингээл амар өнгөцгөн инг тик инг им гэд ингээд хас илүү яагаад гэдэг юмд л тий ингээд нэг юм дуурчхад ингээл болчихж байгаа. Юус ингээл 10 20 ингээ би өстө амар удаан ууралдаг. Би өстө нэг хүнд ууралсан л бол тэр чигээрээ ууралчдаг гэл нэг юм хүмүүс яваад байдаг штэ. Гомдож төнөө. Тий. Буушаал гомдомхоо. Тий. Тэгэхээр тэр чинь why гэдэгт хариулт авч өсөөгүй л хөөгдсөн байхгүй. Тий. Яг би нөгөө нэг яг эннийхээ зүг чигийг ойлгож байгаа учраас аль болох нөгөө хоёр хүүгээ оройд нь тий ингээд яриулаал. Why гэдэг дээр ингээл түмэн янзын өнцөг гаргаж ирчээд магадгүй багш нь ингээд санагдсан байж болно. Эсвэл тэгсэн байж болно. Эсвэл тэгсэн чинь сүулт тэгж та тэр багшийн үдээс тайлбар хийгээд авах шаардлагагүй шүү дээ. Тэгээд би нэг хан мөрөгцсөн. Яа. Тий. Та тэр багшийн үдээс тайлбар хийгээд тэрийг ингээд зүвдэхгүй эсвэл ингээд хоёроос шаардлагагүй шүү дээ гэдэг ч юм уу тий. Тэгэхээр яг зүгээр өчтөр миний бүр амар их анзаарсан зүйл юу юм хэрэг багш хүн гэдэг чинь сонсгоо олцсон байт юм байна. Түлэрсэн байт юм байна. Тэгээ магадгүй нөгөө заагч гэдэг юмн дээрээ бүр орцсон юм уу? Эцэг ихтэй хүртэл харилцан ярьж байгаа та. Зүгээр өөрийнхөө аргументыг л батлах гад яриад байдаг. Түүнээс биш харилцан яриад ингээд юу гэдэг өөртөө шингээж аваад нэг ийм юм байхгүй зүгээр би хан руу бөмбөг шидэд буцаад над руу ойж байгаа юм шиг ингэж явж байгаа байхгүй. Тэгэхээр чи миний мөн хүү тэндтэй ингээд үгээ сонсохгүй байх юм чинь тийм л аа. Нэг нөгөө талаасаа бас нөгөө нэгэн тал тий өөрөө үзэл бодол саналыг хэлээд завжуулсан. Нөгөө саяны улам менежер хэлснээр завжуулсан тий ингээд өөрийнхөө юмыг тулгацсан. Хоёрдоорт why гэдэг хариулт аваагүй. Гуравдугарт бүр ингээд үл тоогдсон. Ингээд хажууд нь хүүхд юм яриад авч тэрийг бүр анзаарахгүй шалтаа авч өөр хүнтэй яриа л тий. Нэг иймэрхүү дүү мэдрэмжүүдийг ингээд хүүхдүүд амар их аваад тахаараа өөрийг ингээд түгжээд идэг. Дараагийн удаа би ярихгүй. Сонсохгүй ш. Үгүй хэлэхгүй. Хүндэтгэхгүй ш. Дэмжихгүй ш гэдэг ч юм уу. Тэгэхээр ийм юм руу бас ороод идэг. Тэгээ биднэрт хүртэл өрс жишээ шүү дээ тий. Ингээд надад хүртэл би шүү дээ. Ивэ минь зайлвал. Гэл би ч одоо 30 гэд хүртлээ тэрийг хийцэн л байгаа байхгүй. Тий. Тэгэхээр нөгөө нэг дуурахгүй байгаа. Нэг хичээлд оролцдоггүй, хөдөлдөггүй, дуурдаггүй, гараа барайл суучдаг гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр би бол яг үнэ яагаад гэж асууж байгаа байхгүй. Яагаад? Тэгээ тэгэнгүүтээ энэ нөлөөнд бас хажуудлын хүүхдүүдэд амар хортой байна. Танаа хүүхдийг дагаад ингээд байна. Яагаад? Нэг биш. Нилээд хүүхд ингээд байгаа. Яагаад? Түл хинд байна. Гэт ингээд би чи бүрс баахан бодлого бодож байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө гол юм чинь сонсомоор биш үү багш. Тэгэхээр яг нөгөө мэдэрмээр байна л да. Өөрөө сонсогдохгүй байсныхаа нөгөө юм хорн юу байсан яасан. Тэг юу байд юм дээ. Өөрт нэг би сэтгэлээрээ сая улам бид нар ярьж хулан мэдэрчлээ шүү дээ. Яг түнтэй адилхан гэж мэдрэмжийн тухайн хүнд төрүүлмээр байна. Тэгэх юм бол ингээд бүр уг үнсээс нь ойлгох байх гэж би бодоод байна тийм. Одоо чи юу гэж бодож ийн энэ дээр? Зүгээр хилээд бол багш ойлгохгүй шүү дээ. Өөртөө сэтгүүлэг надаас асуусан шиг асуултыг асуучмаар юм уу? Та багшаасаа тийм үл хайхрагдсан, үл тоогдсон мэдрэмж авч ийсэн үү? Жишээлбэл би ингэж. Тийм жишээлбэл би одоо ийм нөхцөл байдалд орсон. Гэхэд нөгөө хүн чинь бодоод эхлэнгүүд яг миний саяны явсан замаар явж магадгүй л дээ. Би нэг ийм юм тохиолдоод тэгжиж билээ. Тэгэхэд надад амар хэцүү байж билээ. Тэгэнгүүтээ хүн чинь ингээд яг тгээ гаргаад ингээ амаараа хэлэнгүүтээ би л боддог байхгүй юу? Би хүүхдүүдтэй яг энэ мэдрэмжийг яана өгдөг лөө. Гэт. За яг хэлээ сууж явахдаа буцаагаад би нэг хичээлээ ингээ тойруулаад бүгдийн бодоо ачиж байгаа байхгүй юу? Би ингэдэг үлээ, би тэгдэг үлээ. Би хүүхдүүд ийм мэдрэмж өгч явах үед яана гэд. Тэнгүүд нэг юм тэр нэг юм киноны жишээ гарч ирээд ингээд жижигэн ингээ тархин дотор ингээ бахан зураглууд гүгээд өнгөрлөлтөө сая. Нэг хүүхэд ингээ юмаа хэлж байгаа л би нэг өөр хүүхдийг сонсон гот нөгөө хүүхэд маань ингээ тойроод жоохон урваагаад буцаад ирж харсан ингээ бүр ингээ дүр зураглалтаагаа орж ирээ сая айгу хэцүү байлаа.
яана би бас хальт тийм юм хийсэн юм шүү дээ гэдэг ч юм уу. Тэгэхээр багш намаа бас яг энэ асуултанд хариулаад өөртөө бодох юм бол тийм анзарч магадгүй тий. тийм чамааг яг саяных шиг тий хулан бүжиглэе гэж яах. Эсвэл миний хүү шал угаагч авъя гэж яах. Үл тоогоод өнгөрсөн. Бүр чамааг сонсоочгүй, чамааг хараачгүй тий. Чамааг ингээд зааж гээгүй гүч гээгүй. Зааж гээгүй гүч баг хүн байна гэж бодоагүй. Humхын тоос ч төдий одоо humхын тоос байсан бол гараараа сэвэ холдуулна шүү дээ тий. Тэгэхээр тэгч чандаагүй ингээд зүгээр хариу үзүүлээгүй. Ийм нөхцөл байдал чи орж исэн үү? Яг тэр кейс чи юу вэ? Тэр чи одоо чамд ямар тухайн үедээ ямар мэдрэмжийг төрүүлж исэн? Чи одоо баг хамт нөгөө бүжиг тгимигээ бүжиглүүлсэн октоодоос ичсэн мэт тий. Амар ихнээс айгүй хиччихсэн. Тийм амар ичсэн. Тэнгүүдээ өөрийгөө түгчсэн. Тэнгүүдээ бүтэн жил юу ч дуураагүй. Тэнгүүдээ дараа нь дахиж тийм санаачлаг гаргаж чадахгүй. Ахаад үл тогтох вэ? Ахаад одоо багш намайг тий ингээд хинч биш юм шиг хандах вэ? За чимээгүй сууж идөө. Гэл нэг дуугуу даруухан дөлгөөхөө охин болцсон. Тийм шүү дээ. Угтаа бол дотор бол хүлцэнгүй тий хүлцэнгүү. Хамгийн чухал нь хүлцэнгүү тийм хортой. Хүлцэнгүү байна гэдэг чи өөрөө амар хортой шүү. Гэтэл одоо байсан бол аль хэдий тий бүжиглэн айгуул бүжгийн карьертай стамста болсон тий саяхан ажилтаа болсон. Явж яах ч юм билүү дээ. Тийм шүү дээ тий. Тийм. Эсвэл одоо бүр ингээд амар гой бүжгийг хоббигоо болгоцсон, мөрөөдлөө болгоцсон одоо бүр ингээд чөлөө цагаас алж өгдөг юм байх ч юм билүү дээ тий. Тэгээ ийм кейс байна уу? Дотор чи юу бодогдож байна? Ингээд өөрөө өөрийгөө ухах хэрэг гарч байгаа байхгүй. Тийм байна тий. Хаяа. Стол тэгэхээр зүгээр нэг гаднаас хин нэгэн ирэл хилээд өгч асуучих. Им зог тусах юм багш нартаас өгмөр юм битгүй нэг 5 цаг 10 цагийнхаа ингээл дунд нь эргэлдээл гүсэр сонсохгүй байгаагаа мэдхгүй тий. Яваад лагаал бахалта тий хүмүүстэй. Бас энийг сонсохгүй шүү би гэд бас зориудаар хийдэг үйл бас биш тий. Тий чи зориуд хийж байгаа юм биш байхгүй. Тэг тарих нь бас авхуулгүй ч аах яг үнэндээ тий. Тэгэхэр чин ингээд нөгөө асуулт асууна гэдэг чи өөрөө юм хүчтэй. Тий. Түнс яг үндэ хуланд би өнөөдөр багш хүн гэдэг бол чихээ онгоолоод хүүхдээс нүдэрээ нь хараад чихээрээ сонсоод ингээд лекц уншсан бол хулан бол тэгэл ингээд гараал авчих. Зөөгөл. Тий ёо ийм л юм байна. За өнөөдрийн юм иймэрхүү юм боллоо гараа авчих шүү дээ тий. Тэгэхэр чин хамгийн чухал сургалт хамгийн том одоо сургууль юу гэдэг гэхээр асуулт асуух. Yes. Асуулт асуучгууд хулан бүр ингээд жоохон байсан юмас сөхөж гаргаж ирээ бүгдийг задлаад бүр ингээд дэлгээд дээрэс нь одоо хийж байгаа бүх үйлслүүдээ reflection хийж штэ. Тэгээ reflect бүр ингээд бүгднгийн дүгнээд би нэрээ хүүхд ингэсэн үү? Энэ хүүхдийн нүүр ингээд буруу хараад эвгүй болоо ингэ явсан. Яана тэр биш байсан юм шүү. Эсвэл ингэсэн юм шүү гэдэг ингээд би чи ингэдэм юм шүү гэдэг ингээд бүгднгийн ингээд дүгнэлт хийчих штэ. Тэгэхэр чин дараагийн удаа бол мэдээж болно. Зээч энэ бол тэгэхгүй тий. Эний чи яаж ахир мэдж байгаа байхгүй тий. Над чиг нөгөө бүжгэнд гологдсон шиг юм болчих вэ. Гологдож хаягдсан шиг юм болчих вэ тий. Эвээ минь. Тэгчээд над чиг 25 30 хүрчээд ингэ сууж явах үү дээ. Тийм шүү дээ. Багш намайг нэг тэгжээж үлээ. Тийм багш намайг ингэжээж үлээ гэд ингээд яриа сууж явах үү дээ тий. Яг үндэ тэр гомдлын юм чи яасан гэхээр ингээд хадгалагдсан л аахгүй амар удаан тий. Тэгээ тэр чинь ингээд тархинд зайзлаа, сэтгэлд зайзлаа, одоо л зовоодсон. Тэгээ сэргэн санахад тэр тухайн мэдэрч ирсэн мэдрэмжтэйгээ хамт гарч ирж байгаа зү тий. Тэгшин тэгэл одоо санах тоолондоо тийм хэцүү мэдрэмжийг аваад ил хэцүү шүү дээ тэр ч одоо байнгын яаж жагалтай амьдрчмаар байна. Тий. Тэгээ бүжиглэх тоолондоо эвгүй мэдрэмжээ аваад ингээд байвал. Тий. Бас л нэг юмнаас өөрийгөө түүжээд хаагаад хожин татал. Тэгэхээр чи ингээд бид нар чи өөрөө нөгөө нэг хүнтэй ажиллаж байгаа хүмүүс аахгүй. Түүнээс ингээд нэг юу гэдэг хайрцаг сав үйлдвэрлээд хид хидээр нь мянга гараар хайрцагж байгаа зүйл биш тий. Хүнтэй харьцаж байгаа зүйл байхгүй. Тий хүн дотроо бүр хүүхд амар хөөрх юм цагаан энерги тий цав цагаан цаасан дээр бид нар хар балаар зориг өчөж байгаа мó эсвэл трама бичиж байгаа мó гэдэг байхгүй. Тий тухайн хүүхдэд мөрөөдлийн бичиж өгч байгаа мó тий. Хүсэл мөрөөдөл одоо димүүлсэн дэрвсэн одоо нэг ийм гоё юм бичиж өгч байгаа мó эсвэл тэр нэг цагаан цаасан дээр нь байж өжснээ нэг хар бих тусаагаал тий нэг трама шидэд тий сэтгэлийн шархлуулаад трама гэд өгөөд байгаа мó гэдэг чинь ингээд бас бодож үзэх л ёстой зүйл байхгүй. Тэгэхээр чинь л багш хүүхдийн нүд рүү хараач. Чихээрээ сонсооч гэд ингээд байгаа чинь бас санаа учиртай л юм л да тий. Надад ч гэсэн өчигдөр
өдөр тэр хүүгийнхаа багш сонсогдохгүй байсараа гарч ирсэн амар гомдолтой гээд. Өнөөдөр ингээ пабликли цацаа ачлаа одоо яа тийм байгаа гэж. Тийш тий. Би ч гэсэн сонсогдохгүй байсараа л гарч ирлээ яг үнэндээ. Ингээд тийм. Тэгэхээр чин тэр багш миний хүрээ харахгүй л байгаа байхгүй юу? Өөрөө нэг юм хариулттай. Өөрийн гэснийг үзэлтэй, өөрийн гэснийг бодолтой. Тэгээ тэрийгэ буцааж над руу шахаад байгаа. Тэгээ манай хүү болохоор ингэж хэлж байгаа байхгүй юу? Одоо багш даалгавар хийдгүү мэн. Тэрнээсээ болоо оноо авдгүү мэн. Ерөөсөө даалгавар хийдгүү мэн. Гэснээр яагаад гэд асуусан чинь гэрийн даалгавар хийдэг бол шал хэрэггүй зүйлээ. Тэгээ багш яг үнэндээ тэр нэг 40 минут заацсан болвол би тэгээд ойлгоцсон л ш тэр гэртээ очиж ингээл өдөр шөнөд би бол гэрийн даалгаврын эсрэг үзэлтэй. Яа. Амар том юм дугарлаа. Тэгэнгүүт би ингээ нараас нас баярлаа сууж. За овоо энэ ч тий 13 4 настай хөлт идэх чи үзэл бодолтой сууж. Баярлж байгаа байхгүй юу? Гэтэл багшийн үүдээс хэлж байгаа юм. Өөрийнхөө үгийг ч хэлэхгүй байна. Жишээлбэл математикийн багш тэр хэлэхдээ гэрийн даалгавар гэдэг бол өдөрт үтсэн зүйлийг гэртээ очиж давтаад ингээд дахин давтаад тэгээд өөрийн болгож чингээгээд тэгээд ингээд хичээлдээ сайжраад хоцрогдол үүсэхгүй байхад нөлөөлдөг гэдэг ч юм уу. Ч одоо бүр дэвангарын юм явж шин. Чам ч гэсэн гэрийн даалгавраас сурсан юм байна уу? Ингээд танхимаас илүү сурсан байна уу? Гэрийн даалгавраас илүү сурсан байна уу? Яг үннийг хэлэхэд танаа хүүхдэд санал нийлж байна. Би бол гэрийн даалгаврыг багштай үзүүлэх гэж л хийдэг байсан. Загнуулахгүй байх гэж. Тийм, загнуулахгүй байх гэж. Би ч бас харьцангуй тийм нэг үзэл бодлоо хэлцдэг тийм зоригтой хүүхэд байгаагүй л дээ. Тийм байна. Даруухандуу талын хүүхдээсэн. Тийм учраас тэгэл заа гээл цөмөө байдлаар л ингээл хүчээр багштай үзүүлэх гээл даалгаврыг хийгээд өчтдөг байсан байхгүй юу? Яг даалгавраас сурсан уу гэвэл үгүй. Яг 40 минут анхаараа суучдаг байсан учраас хичээл дээр яг тэрнээсээ мэдлэгээ авчдаг. Тэр байтугай бүр ингэ шалгалтан дээр бэлдэгчгүй орчдөг гэсэн байхгүй би. Тэгээд бэлдэлгүй ороход би бол золттой 80% авна. Бүр сайн ганц ингээл оройн ч юм өмнөх оройн ингээ уншчаад орох юм бол 190 авчдаг гэл. Хүүхдүүдэд нэг тийм зөвлөгөө өгдөг байсан би нэг ах. За. Миний 40 минутын хичээл дээр л анхаараа сууж төгөөлж шалгалтан бэлдэхгүйсэн чинь 80 оноо чиний карманд байгаа хэлдэг байсан байхгүй. Тэгэхээр гэрийн даалгавар бол бас тийм бүр нэг 30 зүйтэй өгөхгүй бол хаяа ч юм уу. Өдөр болгоно ч юм уу. Тийм бүтээлч байдлаар ч юм уу. Түүнээс одоо нэг юм энэ тэр хуудасны бодлогыг бодоод ир ч юм уу. Энийг хуулаад ир ч юм уу. Шалгуудахгүй шүү дээ. Эцэг тэгээ цалхан цэрлүүлэлт шиг болчих жоо. Тэгээ орчуулад одоо би юугаач хийх вүлээ. Тэгэл нэг хэдэн үг хичээлээ л очдог байсан. Тэгэхээр чи нэг цаана нь ямар ч юм үр дүнгүй юмар ингээд хүүхдийг бас тамлаад, барьцаалаад тий ингээд хааж яагаад байна гэдэг чи өөрөө бас амар хортой зүйл байгаа байхгүй юу? Бас сонсохгүй л байна л да тий. Одоо хизээ чин хаан чин нэг тийм давталт маягаар гэрийн даалгавар амар чухал гээл бацсан. Тэгэл тэр жамаараа. Тэгээ яг үндэ тэр бодол нь тухайн багш өөрийнх нь бодол биш байгаа байхгүй. Тэгсэн өөр нэг матем багшийн бодлыг өөрөөс нь Ахмад багшийн бодлыг надад хэлээд байгаа байхгүй. Жишээлбэл тэр багш хэлэхдээ тэгсэн шүү дээ гэд ингээ хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр чи ингээд багш өөрөө ч гэсэн гэрийн даалгаврын талаар ямар бодолтой байдгаа ингээд өөр ингэсэн үнэс зүйлтэй баймир шүү дээ. Одоо хулан бол жишээлбэл те одоо шууд бодчихж байгаа шүү дээ. Би одоо гэрийн даалгавар өгөх юм уу үгүй. Өгч байгаа бол тэр нь юу байх юм? Гэл ингээл нэг юм бас өөрөө өөртөө өгөнчиж шүү дээ. Тэрийг ингээ баримтлаа явчих чинь. Дээрээс нь өөрөх нь ярьж байгаа зүйл нь одоо цаг дээрээ төвлөр. Тэр нэг 40 минут дээрээ суугаад. Одоо цаг дээрээ чи өөрийгөө авчираад эндээ төвлөрчих. За тэгэл болоо шүү дээ. Маргааш битий найд. Нөгөөдөрт битий найд. Тэ дараа нь давтаад ойлгочондоо гэж битий найд. Эн чи өөрөө маш их цагийн гарцтай. Эн чи өөрөө ингээд яг үндэ маргааш амьд байх юм үгүй юу? Тийм шүү дээ. Гэдэг ийм үзэл хулан багшаас сонсогдож шүү дээ. Тэр яг одоо та ямар гоё дөгөнч. Тий, чамаас шууд тэгж сонсогдож байна. Yes, одоо байгаа жаргалаа одоо идэл. Одоо байгаа баяр хөөрөө одоо тий маргааш инээ. Загуулаа одоо бити инээ заяа. Маргааш инээ. Эсвэл гэрте очиж инээ чи тэр. Гэрийн даалгавар чи ингэж л бодчих шүү дээ. Гэтэл хулан яг одоо инээмээр нь шүү дээ. Yes, тэгэхээр одоо чи инээх хэрэгтэй байхгүй. Тэгээс гэрте очиод орой инээ. За одоо зовчи. Маргааш эсвэл сарын дараа жаргая одоо юу вэ? Энд чинь нөгөө нэг joy гэдэг мэдрэмж чи өөрөө яг одоо цаг дээр л байдаг шүү дээ. Joy баяр баясгалан. Joy аз жаргал. Joy тэр нэг гоё юм
өөрөө байгаа нэг юм мэдрэмж чи яг одоо цаг дээр л байгаа байхгүй. Тэр олон маш үзэл бол бүр амар хүчтэй хатуу үзэл нь шүү дээ тийм ингээд. Yes би өөрөө тийм байсан. Тэгээ сурцсан. Тэгээ 80% авчдаг, 100% авчдаг. Гэтэл хүүхдүүд ч гэсэн тэгж чадна шүү дээ. Нөгөө талаас нь өөрийнх нь тэр үзэл нь юу гэж сонсогч чинь гэхээр одоо цаг дээр бай. Тэ одоо инээмээр байвал инээ, орой инээ биш. Шүн инээ биш. Эсвэл за одоо бити инээ, хадгал гэж маргааш. Одоо уйлмаар байвал yes, одоо уйл. Орой биш. Орой даалгавраа хийх гэж суух биш. Тэ яг түүнтэй адилхан орой 8-аас хойш уйлъя да. Дийлэх хүүхний сэтгэл зүй Үгүй шүү дээ. Уйлмаар санагдах ч үгүй шүү дээ. Зохиог хэвчэл тэгэл одоо уйлмаар байсан бол хадгалсан бол тэгэл. Yes. Тэгэхээр ийм зүйлсийг уг нь ярьсан байгаа байхгүй миний хүү. Тэгмэд би бол яг ингээд дүгнэл хажуугаас нь сууж та вау гэж бодож байгаа юм чи. Гэтэл багш болохоор өөдөөс зүгээр ингээд чадлаа хичээж байгаа байхгүй. Тэгмэд би буцаагаад ингээд нөгөө үзэл бодлоо хэлж байгаа байхгүй. Yes одоо баг миний хүүгийн зөв шүү дээ. Яагаад гэвэл гэд ингээд хэлэх гэсэн чинь нөгөө хүүхдээ өмөрдөг мангас ээж. Тэр өнцгөрөө шууд очиж байгаа юм уу? Тэр өнцгөрөө шууд очиж байгаа байхгүй. Нөгөө нэг юм байдаг шүү дээ. Хүүхд нь угаасаа өөрөө хичээл хийдгүү даалгавар хийдэг юм байж. Энийг юунд нь өмөрөөд идэв гэдэг юм руу орчиж байгаа байхгүй тийм. Нөгөө талаас ахаад миний бас нэг гаргаж ярьж тавих гэсэн юм. Yes манай хүүгийн хувьд чадж байгаа хичээлүүд юу вэ гэж хайж байгаа байхгүй. За англи хэлнээсээ бүр мэдээлэлцэн сайн байна. Угаасаа ойлгомжтой. Би тавирсан сайн байна. Ойлгомжтой чи өөрийнх нь дуртай зүйлүүд байхгүй юу? За тэгвэл түүх муу байна, монгол хэл муу байна, уран зохиол, монгол бичиг нь бас бүр амар муу байна. Yes энэ түүний дургуус идэв байхгүй юу? Why? Яагаад дургу болж байгаа? Асуудал даалгавар дээр очсон уу юу? Асуудалтай даалгавар тий нөгөө сонсдгоо багш тэгээд одоо өөрийнхөө үзэл бодлыг тулгадаг багш тий. Тэгээд түүхүүд өөр амар дуртай. Юу түүх шиг нийгэм судлал түүх мөхийг хичээл амар дуртай. Тэрүүгээрээ амар подкаст гэртээ сонсдог байхгүй. Тэгээд би тэрийг хэлж байгаа байхгүй багш нь. Үгүй ээ наа чи өөрөө хичээвэл ч юм уу өөрөө тэн дотор сонирхлын одоо төрүүлсэн нэг юм байвал угаасаа хийнэ. Наа чи амар сайн ярьдаг, амар сайн үзэл бодлоо хэлдэг. Дээрс нь өөрөө ингээ гэртээ ингээ түүх уран юу улс төрмөр одоо юу гэдэг нийгэм судлалын чиглэлээр ингээ подкаст сонсч идэг. Яагаад хэлэхгүй гэд ингэсэн чинь тэгвэл тэгэл бараг хичээлтэйгээ холбоотой подкаст сонсоол тэгэл эсээ бичээл тэгэл мэтгэл зэний клубт ороод гэд ингээ нэг юм ямар юм үлгэр гэдэг лээ нэг юм. Юу болчоо. Тий тийшээ явуулчихж байгаа байхгүй. За миний тэр хүртэл гинт ингээд дагаж явж ирсэн. Тэн дээр болцсон гацаа. Гинт ягаад энэ талаар яригдөө гэх шахаа юм болоо явчихсан. Тэр хүний дээр хингэж гацж байгаа юм зү. Тэгэхээр чинь яаж юм гэхээр яагаад гэж асуухаар хүүхэд бол өөрөө юу гэж хэлж ирэхээр багш сонсохгүй байна. Жишээлбэл яагаад багш сонсохгүй гэхээр ингээ хятадын тухай нэг хичээл орсон гэж байгаа байхгүй. Тэгж яат нь одоо багшийн өөрийнх нь үзэл нь бүх хятадууд өөхөх хэвээр. Бүх сүнэх хэвээр. Бүх өвгөд даалда би угаасаа үнсэрхэг үзэлтэй хүн. Тэгэхээр хятадууд өвчээж ингээд сүрчээж ингээд байхгүй болно. Ингээ багш ингээд амар зөвүүн өнгө айсаар яриадсэн. Гэтэл яг үнэндээ багш өөрөө хятад хувц өмссөн. Хятад цүнх барьсан. Хятад одоо гутал мөтл өмссөн ингээд те тэрийг ингээд бариа сууж байгаа шүү дээ. Тэгж гинэ. Тэгээд ингээ үгээ хэлээд өөдөөс үгүй штэ багшаагийн мэтгэлцэх гэхээр нөгөө завчуулдаг юм болчиход байгаа учраас би зогсцсон. Тэгээ би хэлэхгүй чимээгүй ингээд дуусчаад гараа явсныхнаар ганцхан би биш байлээ. Бүх хүүхдүүд байлээ ээж. Манай багш яах вэ? Хятадын эсрэг үзэлтэй шүү дээ. Тэгээ яах хөрх юм. Хөгшин юм даа гэж бараг л тэгжсэн гэж аахгүй. Нас нь юм даа гэдэг ч юм уу тий. Настай хүмүүс бүгд л нэг юм хятадын эсрэг үзэлтэй байдаг ч гэдэг юм байна. Нэг тиймэрхүү хоорондоо яриа тастаас нээлцсэн гэж аахгүй. Тэгэхээр чин тэр хүүхэд түүхийн хичээл дургу байх нь ойлгомжтой шүү дээ. Нийгэмдэр юу ч дуурахгүй мэдчихсэн ч өөр ингэсэн үзэл бодолтой ингээл чимээгүй сууж явах нь тэгэл ойлгомжтой шүү дээ. Хэцүү шүү дээ энэ чинь ингээд тий. Тэгэхээр ингээд нухчинд харуулад энэ сонсохгүй байна. Гэтэл тухайн багш би ийм үзэлтэй чи ямар үзэлтэй нэг асуусан бол тэр хичээл бүр амьд болно нэстэ. Тийш шүү дээ. Бүгд өөрийнхөө өнцгийг хэлдэг. Би багштай санал нэг байна. Үгүй би нэг биш байна. Одоо юу вэ? Тэн дотор чи бүрстэ бараг 40 минут яах хин зураг өнгөрнө үсттэй бүр ингээл бужигнаа тий. Тэгээ яагаад багш ингэхгүй аа вэ? Өөрийнхөө үгийг хэлмээр шүү дээ тэр хүн чинь. Яагаад? Би хичээл заах ёстой гэл нэг уламжлалт аргаар явах гэдэг юм шүү. За заах ёстой гэдэг майндсет байна. Тийм заах ёстой, би л хэлэх ёстой. Өөр? Буцаагаад
Хүүхдүүдээс бодлыг нь асуугаагүй маань. Аа. Нэг өөрийнхөө бодлыг хилэнгүүтээ тэгээд хаалга хажуулгаар явцсан. Яг. Йоо, yes түгччихэж шít. Fixed mindset явж шít. Fix хоолой тайлбарлаач. Тогтцсон уу? Тий, fixed mindset буюу түгжээтэй mindset тий. Ингээд нэг юм тогтцсон нэг л хандлагатай. Тэрийг өөрчилдөггүй, шинчилдэггүй, сайжруулдаггүй. Тэгээд шинэ мэдээлэл оруулдаггүй. Тий, нэг тийм fixed түгжээтэй mindsetтэй байгаад байгаа байхгүй. Тэ эсрэг хөдөлчөд нөгөө нэг манжуудын үеэс л яасан юу штий. Тэрнээс хойш одоо ингээд удаан жил өнгөрөөд Монгол хятадын харилцаа өөрчлөгдсөн байхад тэр үеэрээ ингээд үзий хатаад яваадсан. Тийм байхад штий. Шинэ мэдээллийг ясанд оруулаагүй штий. Тийм. Эсвэл одоо шинэ өнцөг оруулдаггүй тийм ингээд түгччихдэг нөгөө нэг өрөөнд оруулаад харахын өрөөнд өөрийгөө түгччихдэг л хүн гэсэн үг байхгүй юу да. Тэгээд түгчсэн хүн чинь яаж ийм гэхээр гаднаас нь хүн хаалга зөхөө танад оръё. Цай уу ялаа хоёлаа нэг пампан гэ юм яриад ихэр оруулдаггүй. Тэгэл нэг юм тэр дотроо л байж идэг тархинд тий. Тэгээ байж идэг хүн гэсэн. Үүнээс цааш газар угуу гэдэг шиг л. Тий. Их эзнийхээ үгээс муухай буруулж байна. Тий. Яг тийм. Нэг газар очиад за энэ л юм байна. Одоо дууссан гэж хаалгаалц юм шиг болсон байж тээ нэг басна тий. Аа. Тэгээ хүүхэд бол яг хөө хүүхэд шүү дээ. Хүүхэд бол өөрт нь 15 нас байна, 20 нас байна, 30 нас, 50 нас байна. Тэгээ тэр наснуудаараа яах вэ гэхээр хүүхэд цаашаа явна. Тэгээ хүүхэд цаашаа ингээд амьдраад явна. Өөр хүмүүстэй уулзна, өөр газар очино, өөр тийшээ явна. А тэр тоолонд болохоор хүүхэд яах вэ те? Суралцаад явна. Нөгөө fixed mindset чи задарна те. А гэтэл багш тэндээ тэгээд нөгөө харахгүй өрөөндөө сууж байгаа байхгүй. Энэ бол амар гонигтай амьдрал. Яг амар гонигтай амьдрал байсан. Нэрээ тий. Багшийн хувьд ч гэсэн хэцүү юм аа. Магадгүй ер нь би бас хүүхдүүдээс амар их юм сурдаг шүү дээ. Аха. Ийм бодоогүй юм ингээ бодцсон. Яалтчгүй юм нөгөө шинэ generation. Тэгэл надаас илүү ингээд юмыг ингээд ухдаг чадвар модортой болсон мөн интернетэд бол ингээд миний ингээд хайгаад гаргаж ирч чадаагүй юмыг хүүхдүүд ингээд гаргаж ирсэн, мэдсэн, сурцсан. Одоо би нэг 9 настай хүүхдээс дандаа үг асуудаг шүү. Амар юм ховор англи өгнүүдийг асуудаг байхгүй би. Одоо нэг юм амтан байлаа гэхэд энэ амтан ямар мэддэг ингээ. Амар нөгөөдгнөөсөө ингээ шинэ мэдээлэл асуугаад байгаад сууж байгаа байхгүй. Амар их мэдээлэлтэй за одооны хүүхдүүд тийш тий. Бүр ингээ бүх юмыг мэдчихдэг. Заримдаа ингээ тарих гацсан ингээ нэг юм гацсан үе байдаг шүү дээ. Гэл үг оршгүй. Энэ юу гэдэг үлээс тийм гэл тэгэхээр нөгөөдг маань. Тэр тэгэхээр тэр бол ингээ миний хувьд л ерөөсөө юм хүүхдээс би юм сурчлаа. Би чинь ямар юм мэдлэггүй ч юм уу жоох доошоо ороод байгаа юм биш байхгүй юу? Тийм. Багш нарыг ингээ хараад байгаа нэг жоохон тиймэрхүү янзнаас ингээ багш гэдэг чинь хүүхдийн дээр л байх хэвээр гэдэг. Миний мэдхгүй юм хүүхдүүд мэдээж болно шүү дээ. Тэрийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ гэж хэлмээр байна ер нь бол. Тийм. Тэгэл нөгөө өрөөндөө өөрийгөө харах өрөөндөө төвчсөн. Нэг баснаа тэр чинь дур өөрийнхөө үзлийг хүүхдүүдээс нэг дээр байлгах гээд хамгаалах гэдэг ч юм уу. Биш буруу талаас нь ярих гэдэг шүү. Зөв. Наа чи тийш дээ. Ер нь бол багш юу ч мэдгүй байна гэж хэлүүлэхээс л айж штэ яг үнэ. Yes. Тэгэхээр хамгаалах гэдэг байгаа зүг байхгүй бол ингэ сайн хэлсэн. Тий. Тэгэхээр тэр чинь ингээд багш нэг мэдтгүй юм билээ штэ. Гэт ингээд цаашаа яриа явчих үедээ гэдэг юмнаас айж штэ. Тэгэхээр тийм гэл ингээд тухчин тааш хийж гараа явчих. Цагтаа тулахад хин үлдчихэж байгаа бэ? Нөгөө багшуулга гэдэг шүү дээ. Яаж уулсыг титгээд байрандаа үлддэг уулс юм та гэх. Тэр байрандаа үлдэж байгаа уулсан те энэ гой баян бүрд устаа модтой ногоотой баян бүрд дотор үлдэж байгаа юм уу? Сахарын цөлтээр элсэн цөлтээр үлдэж байгаа юм уу? Тэр багш тэр уулан те. Тэр чинь ингээл багшийн өрийнхэн тэр нэг майндсет аахгүй. Түгжээгээ задлаад yes гэл нэг жоохон задлжвал яг үнэндээ тэр ялангуяа ярддаг хичээлүүд түүхийн хичээл тэр нэмийг тэр манай үгийн тэр хийхгүй байгаа хичээл би гэрт нь мэдээд байгаа байхгүй юу. Тэр надтай юу ярьдгийг тэр надтай яаж мэтгэлцдгийг түүнийг одоо ямар үзэл бодолтойг юу дүгнэж задлан шинжилгээг би бүр амар сайн мэддэг байхгүй юу одоо хүүгээ. А гэтэл тэрийг нь тэр нийгмийн хичээлүүдээр гаргаж ирэхгүй байна гэдэг чинь өөрөө багшд асуудал байна шууд хэлэхэд. Багшд асуудал байна. Тэр багш тэр хичээлийг бүр ингээ амттай болох хэрэгтэй байхгүй юу. Тал талаас зүгээр те. Тэгвэл би ийм үзэлтэй. Тэгвэл одоо чи яаж ийн гэл тэгэхээр үгүй шүү дээ багшаа та наа хувцас харааш на чи хэдэд үзтэй. Хүүхд үзтэй. Амар гоё олон баг 30 өөр өнцөг гаргаж ирж шүү дээ. Тэр хичээл бүр жаргана шүү дээ. Бүр амтанд нь орно шүү дээ те.
Нэг тийм юм дээр би бас амар юм гомдолтой байсан. Тэгээ дээрэс нь сая хулан яг хэлчлээ. Би мэдгүйсэн ч гэсэн хүүхдээс асуугаад мэдчихдэм ба нэг юм нэг амтны иддэг уудаг одоо юу. Yes тэр чинь нэг багш хүүхдэн тэр талаар мэдлэгтэй. Тийм. Ийм general мэдлэг амар багтаа юм шиг надад санагдаад байдیں۔ Ер нь бол Монголын багш нар тэр чигээрээ. Тэгээ general мэдлэг гэдэг тэгэхээр ерөөсөө ингээд нэг энгийн зүйлсүүдийн талаарх мэдлэг. Тэр нь ингээд хаач очиж суухад ингээд яриа өрнүүлчдэг. Энэ ширээг хаана үлдвэрсэн яасан. Энэ аяга яасан. Тэгвэл аяга гэдэг нэг юм маш энгийн зүйлсүүдийн талаар мэдлэг амар багтаа зөвхөн ингээд физикэлстэй юм тийм ингээд ингээд явцсан. Яста тэр ийм л байх хэвээр хятад бол сүнэх хэвээр хөөх хэвээр тэр бөм хүнийг хайчулах гэдэг. Бараг сүнэх хүмүүс нь бараг 3 сая бид нар цагтаа тулахад тий. Тэгэхээр чи ингээд нөгөө тэрэн дээр амар түгжээд байна. Нэрвжил дээрээ л их цагийг зарцуулсан. Хамгийн маа тэндээ зарцуулсан. Бас нэг юм general мэдлэг ерөөсөө авч чадахгүй байна. Тэгэхээр хаа ч юм гой чөлөөтэй олон ураг л чи яриа үсгэж чадахгүй байна. Гэтэл яг үндэ саяны улан менежерийг хэлсэн шиг тэр хүүгээс асуул. Тэр юу идтий? Оо гэл тэр хүүхдэд хүртэл баяртай шүү. Би мэддэг гэд өнгөрөөсөө. Нөгөө талаасаа багш хүртэлтэй ингээд очиод мэдчихэж шүү дээ. Тэгэхээр юм нэг суур юм нэг general ерөнхийн нэг тэр мэдлэг амар багтаа. Дээрээс нь сэтгэл зүйн боловсрал амар багтаа. Тэгэхээр чи Монголын боловсролын салбар сүнхөөс яах юм бэ нэрээ. Бид нар л подкаст хийж аврах гэж байна. Оруулна шүү. Хөөний нэмрээ оруулах гэж гэдэг. Тий тагилсан. Гэтэ яг бас цаанаа бас хүсэж байгаа юм энэ. Олон талаас юмыг боддог байгаасаа, олон өнцгөөс хардаг байгаасаа. Гэдэг өнцгөөс бас ингэ амар хандах гэж хичээж байна. Майндсетээ өөрчлөх юм байна. Өөрөөсөө тухайн надаас асуусан шиг асуултыг асуугаасай гэж хүсэж байна бүх багш нэг тий. Манай подкастыг сонсож байгаа хинж байсан. За багш биш байсан ч яах вэ тий? Эцэг гээ. Тий, эцэг их байсан ч яах вэ? Яагаад тэр эцэг их бас хүүхдийг сонсохгүй байх. Үгүй байдаг шүү дээ. Тий. Таг буруу эргэж хараад өмс, бос, сов, ид гэл тий. Уцаг хүүхэлтэй шиг ингээл хүүхдүүдээ явуулчихдаг. Тэгэхээр сонсож байгаа хинж байсан бүгдээрээ багшаас эсвэл хин нэгнээс үгийг чинь сонсохгүй, чамайг ойлгохгүй эвгүй байдалд оруулсан ч юм уу. Чамайг ингээд хан руу харуулад ингээд зогсооцсон ганцаараа ингээд яриулаад байгаа юм шиг мэдрэмж өгч исэн бол яг юу болсон бэ? Тухайн бас дурсамжаа нөхөж сэргэн санаасаа гэж хүсэж байна. Тухайн үед бас ямар мэдрэмжийг та авч исэн бэ? Хэрвээ тухгүй, таагүй, гомдсон, ууртсан ч юм уу мэдрэмж авсан бол яг тэр өөрөө мэдэрсэн шиг мэдрэмжийг хүүхдтэй эргэн тойрондоо мэдрүүлээ явж явах үедээ гэдэг асуултыг өөрөөсөө асуугаасаа гэж үзэж байна. Баярлалаа. Бүр гайхалтай ярьсан. Би бас их гоё шин өнцгүүдийг авлаа. Буцаагаад бас нэг юм өөрөөсөө асуулт асуусан чинь дахиад юу лээ? Ойрын хугацааны үйлдэлээ бас ингээм амар гоё сэргээж бодлоо, дүнэлт хийлээ. Асуугаагүй бол би бас бодохгүй. Тэгэл урсгалаар бас явж ах байсан юм билүү те. Гайхалтай байлаа. Баярлалаа. Гоё ярилцлага боллоо. За баярлалаа.